За юу яцхан ээлжид нэгэн трейлер реакшн эхлээд бэлэн болсон байна. Хэд хэдэн сонирхолтой бүтээлүүдийн трейлерууд гарчээ. За тэгээ сүүлийн зарим нэг трейлер реакшн бичлэгүүд дээр ганц нэг трейлерыг үзсэн ч юм уу тэгээ ярилцъя гэж бодож байсан юмнуудаас юм л энэ удаад бүр гарсан байсан ч мэдээгүй тизерүүд байна. За зарим нь бол хүлээж ирсэн, зарим нь бол гарсныг мэдсэн гэхдээ үзээгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр үзэх тизерүүд бүгдийг нь үзээгүй иймнүүд байна. За эхнийх нь бол юун дээр Prime Video дээр энэ жил гарч байгаа нэг сизон одоогийн байдлаар гарна. 8 ангитай нэг сизон гарна. Алдарт Guy Ritchie найруулагчаар нь ажиллаж байгаа Young Sherlock Holmes гэдэг цуврал байгаа юм биш үү? Бидний мэддэг, сайн мэддэг домогт мондог төвччин Ralph Fiennes-ийн дүүгийнх нь хүү юу лээ? Hero Fiennes үлээ. Тийм нэртэй амар нэртэй нөхөр гол дүрдэн тоглож байгаа маань тэгээд хэдүүлээ харцгаая. My name is Sherlock Holmes. I've always been more of a thinker than a fighter. The two aren't mutually exclusive. There's an art to fighting. There's an art to war. Larceny, thieving. Those days are surely behind me. I'm in Oxford now. You have to promise me something. Anything, Mother. Stay out of trouble. Sherlock Holmes. James Moriarty. Оо. Sherlock is making friends. Sherlock never made any friends. What game are we playing today? What game would you like to play? Don't! Mycroft, what the bloody hell is going on? You mind telling me why your brother is standing at the scene of the crime? Colin Firth шүү. I'm curious as to why I'm being set up for murder. But I need proof. Гол нь Guy Ritchie шүү дээ. Гол нь Guy Ritchie. There are other forces at work. Sorry to bother you, sir. What is it? A bomb. What do you mean a bomb? A bomb is an incendiary device. I know what a bloody bomb is. Why would anybody want to do this? You're a smart boy. Work it out. Guy Ritchie-ийн action style-аас гоё шүү. Whatever remains, that must be the truth. I do love a secret passage. We're going to solve this together. Holmes, let me illuminate you. You've no idea what's at stake here. I feel as though I should thank you for saving me from a life of sheer boredom. You are James most welcome. Moriarty. Nice. 3 сарын 4-нд юм шүү. Nice. Guy Ritchie. Гой. Гэтэ Guy Ritchie байгаагүй бол ингэж амар хайпт бас болох байсан нэг үйл өөр л ах л та. Гэтэ nice. За энийг бол би кино цуврал айлын ч мэдэхгүй байгаа. Цуврал юм. Anya Taylor-Joy, Annette Bening, Timothy Olyphant, Angelina Ellis-Taylor. Амар касттай. Тийм хэдийн кастыг харсан. Angelina Ellis-Taylor байсан юм байна. Номноос хэдүүлсэн юм байна. Окей, Anya Taylor-Joy Apple TV-гийн цуврал. Anya Taylor-Joy юунаас хойш Queen's Gambit-аас хойш цуврал тоглоог байх шүү. Харъя. Hey, wake up. Wake up. Wake up! Apple TV шүү дээ. Apple TV Plus байгаа болсон. So why are we here, Lucky? It's like anything else. A series of bad decisions over an extended period of time. Timothy Olyphant. Crime thriller юм биш үү? Гой. How can someone so small cause so much trouble? 7 сар юм. Гой Apple TV гой юм хийж байна. Энэ бүр амар. Яг тэгтээ дараагийн эн чин тийзер байгаа. Дараагийн трейлер дээрээс яг зохиол өрнөл уур амьсгал юм ямар ах вэ гэдэг илүү мэдэх баг. Гэхдээ what the hell? Доош үйл яах юм? Доош үуч. Окей. Манах яаж энийг өөрчилж болох юм уу? Cool. Ийм гоё касттай crime thriller action байна гэдэг зүгээр айгу гой санагдаж байна. Гэхдээ бас хангалттай контекст алгал байна л да тий. Яг юу яаж байгаа юм бол ямар хуур амьсгалтай байх юм бол мол гээл бас янз бүр юмнууд байна л да. Showrunner-аар нь хэдүүлэх ямар хүн ажиллаж байгаа харъя. Jonathan Trooper гэдэг чинь ямар хүн байдаг вэ? Banshee хийж исэн юм байна те.
Warrior-г амар юу хүмүүс айгуу сайн гэж ярьдаг гоё цуврал гоё гэж ярьдаг цуврал байдаг. Тэрийг хийсэн юм байна. Тэгээ Your Friends and Neighbors гэдэг энэ John Hamm-тай Apple дээр гараад байгаа нэг дайггүй юм шиг байгаа цуврал айгуу хэрэгдэд энийг хийж за дандаа айгуу юу сайтай цувралууд нь шүү дээ. Нэр сайтай цувралууд байна. Кино Star Wars Starfighter хийх гэж байгаа юм биш үү? Starfighter Ryan Gosling-тай тийм. Энэ дээр зохиолчоор ажилласан юм байна. 27 онд орж байгаа Ryan Gosling-тай Star Wars байгаа шүү дээ. Энэн дээр зохиолчоор ажиллаж байгаа. Окей. Оюун кино чинь Daniel Ings байгаа юм шүү дээ. Нөгөө Night of the Seven Kingdoms дээр Sir Lionel Baratheon тоглож байгаа. Amy Adams байна. Aaron Pierre байна. Jon Stewart-тэй тоглож байгаа DC-гийн. Matt Smith байна. Damon Targaryen, Mr. Doctor Who, Mia Goth, Ryan Gosling. Гоё касттай. Star Wars-ийн кино. Тэрний зохиолчоор ер нь зохиолчоор ажилладаг хүн юм ба шүү дээ, тий. Найруулагч бол хийдэг. За. Уран мундаг хүн ажиллаж байгаа юм байна. За. Энэ ч л амар чухал шүү дээ. Мундаг хүн ажиллаж байгаа болонгууд окей гэж хэллээ шүү дээ. Jason Momoa тоглодог C товрлын юугаар бас ажиллаж ирсэн юм ба шүү дээ. Showrunner-аар да орж ирсэн юм ба шүү дээ бас. Вау. Окей. За, амен. Lucky гэж цуурлал амен. За энэ миний Andrew Stanton гэдэг айгүй сонирхолтой уран бүтээлчин миний хувьд айгүй хүлээж байгаа юм уран бүтээл байгаа. Энэ оны бас топ хүлээлтүүд гэдэг дээрээ оруулсан санагдаж байна. Тэгээ sci-fi 3 өөр цаг үед үйл явдал нь явагна өрнөн гэдгээс өөр юм бол байхгүй байгаа хэдүүлээ. Харъя. Life seems so improbable. And then it all makes sense looking back. За. Хөлөө дээр It's гарна. just you and me, buddy. My research is kind of a big deal. Энэ хоёрын хоорондын We could find out where we come from. We could live longer. Good morning, Coakley. Good morning, Roscoe. Are we there yet? We reached a new planet in 26 years. Won't that be nice, huh? Why? Our old home was dying, and now we're making a new home. Ийм high concept sci-fi яг хийхэд хэцүү л байдаг л та тий. Сайн high concept sci-fi цөөхөн. Гэхдээ би юм том high concept fantasy би уран сэтгэмжит. Тэгээд ийм fantasy sci-fi шинжлэх ухааны зөвнөлт ийм бүтээл би үнэхээр дуртай. Тэгээд дефолтоор дуртай болохоор киноныхын чанар нь ямар байгаас яг дээр нэг юм таалагдах нь амар амархан байдаг. Одоо юу гэдэг юм чанарын үед 10-аас 6 гэдэг байлгт надад амар юм 10-аас 7 8 биш санагддаг ч юм уу те амар гоё санагддаг болохоор shit санаандгүй рекорд зогсдарсан шүү. Гэхдээ зүгээрээ. За. It's just the nature of life, right? Finding each other. Making little people. Watching them grow. It's how we were made. We survived. I can't love someone this much. It's too painful. What? You love me? Since when? I just told you I'm in pain. That is so you. I love you too. Everyone that was there before you never really go away. And what a beautiful thing. Nice. Ойсор харинтланд. Please сайн кино байгаасаа. Гол нь одоо энэ 3 өөр үйл явдалтай ийм 3 өөр цагт явж байгаа юм нэг одоо нийлсэн нэг уран сайхны кино болгоно гэдэг. Тэр темпэ барина гэдэг. Яг нэг авцалтаатай байна гэдэг. Тэр өөрөө бас айгүй хэцүү. Тэрийг сайн хийж чадах юм бол гой хооронд авцалдаж чадах юм бол темп өрнөлн гой
нэг юм дундаа юм нэг юм зогсож байгаа юм шиг биш байж чадах юм бол гоё кино болно гэж бодож байна. Андрю Стантон өөрөө мундаг уран бүтээлч. Тэгээ Cloud Atlas гэх та мэдчих магадгүй те. Би Cloud Atlas тагууд дуртай. Тэгээ нэг яг White жүжигчин улаан цай Аз дүр тоглуулснаа нүд мэдийн юм болгож молгоцсон жоохон тэнэгэл байдаг л да яг үнэндээ. Race swap-ууд хийгээд идгийн жүжигчтэй. Тэр нь надад анханасаа таалагдав. Тэрнээс өөрөөр гэх юм бол амар гоё киногоо Cloud Atlas бас юм өөрөөр цаг үе өөрөөр хүмүүсийн тухай хоорондоо юм холбогдож байгаа тухай. Гэхдээ тийм амар сайн кинош гэхдээ би дуртай. Нэг тиймэрхүү. Нэг тийм муу биш л те. Магадгүй 10-аас 6 ч юм уу те 6 хагастай ч юм. Тиймэрхүү төрлийн кино. Би бол агуу дуртай. Тэг үзшээ бол үзээрэй. Үзчихсэн мэс хаалцдаг хуваалцаарай. In the Blink of an Eye гоё харагч. За. Alan Ritchson гэдэг энэ залууч одоо энэ Jack Reacher-ийн дүр тоглоод Reacher гэж суралцдаг. Бодоо болгож амар бак том гоё битээ залуу амар өндөр. Энэ залуу хүмүүс нэ Batman тоглол гоё гэж яриад байгаа. Би одоохондоо энэ залууг нэг юмд үзээгүй байгаа. Тэр Reacher гэж цувралыг үзнэ гэж бодсон байх. За тэгээ хэдүүлээ War Machine гэдэг шинэ трейлер гарсан байна. Харъя. Кино юм уу цуврал юм уу сайн мэдэхгүй байна. Кино л юм шиг байна. За харъя. Son, you're one of the most promising candidates we've ever seen. But why are you here? I just want to get across that finish line, Sergeant Major. Rangers are the spearhead of the United States Army. Do you understand me? Yes, sir, Sergeant! Making the rest of us look bad. You can expect your emotional, physical, and mental strength to be pushed to the limit. Keep your eyes open. This company's going haywire. Sci-fi. What the hell is that? Ooh, what the hell? Retreat! Ooh. Wow. Whatever that thing is, it's hunting us. And it won't stop. No comms, no flares, no firearms. We need to move. Амар sci-fi тэгтээ амар юм realistic action survival юм биш тэ. Cool. I like it. Таалагдж шүү. Damn. It's not about us anymore. It's warning everybody that thing's coming. Rangers, lead the way! All the way! You gotta be shitting me. Cool. R-rated биш. Cool. Би түрүү хэлж тийм high concept том sci-fi юм дуртай. Тэрнээс гадна зүгээр л би дайжгүй дундчаас дээгүүр action thriller sci-fi кинод бас амар дуртай. Айгуу ногсгүй. Энэ бол яг миний төрлийн кино. Гой. Cool. Яа. Ийм хүм амар баярлуулж байгаа шүү дээ. За. Дараа нь хэдүүлээ Exit 8-ыг үзнэ. Энэ юун дээр Steam дээр гарсан тоглоом байгаа. Minimal game. Тэгээ энэ тоглоом яадаг вэ гэхээр энэ Exit 8 гэдэг энэ нэг метроны одоо юун дээр станц дээр очсон. Тэгээ тэнчэнээсээ юу яах хэвээр. Очийг олж цутааж гарах хэвээр ийм үйл явдалтай одоо өрнөлтөд тоглоом байгаа. Одоо хэдүүлээ харах юм бол миний Steam байна те. Энэ 25 оны 10 сарын 29-нд авсан юм байна. Энэ тоглоом байгаа. Энийг тэгж байгаа нэг стрим дээр тоглоё гэж бодож байгаа шүү. Стрим дээр тоглоё гэж бодож байгаа ийм юу байна? Тоглоом байна. Тэгээ энэс хэдүүлээд кино хийцэн бэлээ Японууд. Тэгээ тэрийг Neon Америкт ирхийн авцсан. Тэгээ яг Монголд бол биш гэхдээ Америкт ирхийн авцсан байлээ. Тэрийг үзье. Тэгээд өмнө нь хараа хэдүүлээ юу бас трейлер реакшн бичлэгээр ярьжсэн Undertone гэдэг нэг балер заваа нэг юм саундаар тоглолцсон юм шиг кино байсан шүү дээ. Тэрний трейлер бас гарсан байна. Тэрийг бас оруулчлаа. За хэдүүлээ энэ юуны хайг харъя. Exit 8 дугаар гарцсан. 8 дугаар гарцсыг харъя. 毎日ぎゅうぎゅう詰めの電車乗って会社行って同じこと繰り返してそっちの方が地獄みたいでそっちの方が地獄みたいで Нэг юм давтагдаад ирсэн. そっちの方が地獄みたいで。そっちの方
すいません。8番出口ってどこですか？おお。ご案内。異変を見つけた。すぐに引き返すことは。いえ。変が使わなかったら引き返さないこと。 Энэ тоглоомыг тоглоё. Киноч харагдчих. 異変を見逃さないこと。What? Ja. Ja, man kan vara det. Ja. 迷われてます。なんかやましいことあったりして。Энэ специалэр байна. Тоглоомоос ихэвчлэн кино хийж байгаас悪いこсонссон. としたから出られないとかですかね。 Энэ стайл. Энэ тоглоомын ч хурдан тоглоомоос санагдчихлаа өөр. Яа, what the fuck? Юу вэ? Юу болоод байгаа юм бэ ч. Заваарсан юм бэ. Гой гой. Йоо. Өстө заваарсан юм байна. За. За энэ өстө амар заван байсан ш тийзер нь. За хэдүүлээ юуг нь харъя. Трейлерыг үзье. Welcome to the Undertone Podcast, where we talk about all things creepy. I'm your in-house skeptic, Evie Babbage, and I'm joined by my believer co-host, Justin Manuel. You're gonna love this. I got something juicy. Ooh, do tell. 10 mysterious audio recordings from an anonymous email. Let's keep an open mind, Evie. Let me guess, it's a demonic possession. Okay, easy, all right. Яа, ямар заа юм бэ? Аудио нь яг чанлаар байгаа байхгүй яг сая ингээд зүүн таалгаад тогшоо зүүндээс чи энэ тал руу явж штэ. We've heard weird stuff before. Энд миний хаалга энэ талд та сая хаалгатай талд ингэж дуурсан бол мэдсэн ч гэсэн амар заваа санагдах гэж. But this feels different. You believe that? I'd like to speak with Mary. What if it's a warning? There's only one way to find out. We should stop listening. What were you thinking? You shouldn't have listened to all of them. It's what she wants. Oh. What? Юу ч юм сая? Fuck ч. За зүг юм хийж гинөө буруу юм чинь сонсоо тий. Та хэдийн аудиогс тулглаа. Юу гэдэг юм бэ? Нэг заваа юм яриа л дуусчлаа сая. Окей. Anyway. Саяных бол ямар ч байсан заваа харагч. Гэхдээ эхний тизер шигээ амар заваа байсан. Сая эхлэлтэй заваа байсан. Яг сүүл рүүгээ зүгээр жоохон generic horror л байлаа явчлаа. Тэгээд маркетинг айгу сайтай байгаа дээ. Neo 24, Neon 2. Тэгээд Lone Legs шиг байх вэ гэж бас жоохон санаа зовж байна. Lone Legs айгу маркетинг амар байсан. Кинон атмосфер зэвүүлсэн л та муу кино байгаагүй. Гэхдээ трейлер нь маркетинг шигийн трейлер шигээ хоррор бол байгаагүй байхгүй Lone Legs. Тийм байх вэ гэж бас санаа зовсон юм. Тэгээ санийх бол яг арай өөр л харагдаад л байна л та. За, энэ нэг киноны тизер байгаа, трейлер байгаа. Шинэ трейлер гарсан байна. The Drama. Өмнө тизер гарсан байсан. За, энэ болохоор Роберт Паттинсон хоёртой Zendaya хоёртой romantic drama гэж байгаа харъя. Ready and turn. Nice. The wedding is this Saturday. What stories are you gonna do? What do you mean, my speech? Yeah. Are you gonna use the first time we met? Yes.
Okay, what about the first date? Yeah, of course. Fuck! You don't have to do a speech. So you're saying Charlie is your first Love? Yeah. first love or your first crush? Both, I think. Wait, is that insane? At 30? So I want to say this thing about her laugh. You know how it's very cute, but it's also kind of repulsive even. All right, so before we got married, we did this thing where we said the worst thing we've ever done. Okay. I'll tell mine if we all do it. Promise? What did you do? This dog. Beer bottles and porn. You left him there overnight. Yeah. What's the worst thing I've ever done? Okay, Are you serious? I'm sorry. I'm gonna order an Uber. Emma, what the fuck? People яг сая за энэ киноны яг драма нь яг юу юм яг where is this going яг хайж гадаг гихчихсэн чинь зөвөн орж ирлээ шүү. Am I sensing some nerves? Remember, you know each other really well. You have to stop thinking about it. Can't just say stop thinking. So you are thinking about it. Oh, for fuck's sake, I am thinking about it now. How can you even trust her? You're being incredibly hypocritical. I never said he was mentally disabled. Yes, you did. You said he was slow. You said he was slow. За сая тэр амьдралдаа хийсэн хамгийн муу юмнуудаа хуваалцчихсан чи Зендеягийн дүрийн хэлсэн юм л хамгийн fuck up хийчлээ дээ. Юу байсан бэ гэдэг дээрээс суурилгано шүү дээ кино тэ. Emma, true love is complicated. Sorry, I was just trying to do your stupid joke thing. It's about acceptance, radical acceptance. Why are you acting like you've never done anything bad? What the fuck was that? I don't know. It's just, there's some drama. It's very funny. Huh. Амар хайртай хоёр жүжигчин. Гэхдээ romantic chemistry яг киног нь үзээр яагаад romantic chemistry ерөөсөө мэдэгддэггүй. Таад тийг санагдаж байна уу? Яагаад ч ерөөсөө нэг тийм romantic chemistry байгаа. Миний амар хайртай өрж үжигч байхгүй. Гэхдээ нэг трейлер болохгүй юм аа л дундуур нь тэр switch хийж байгаа нь гоё байлаа. Энэ тэрэгэл одоо mystery drama гэх юм уу тэр нь юу байсан гэл тэр тайр харам одоо юу relationship харилцаа гэдэг ингээ айгу олон юм дээр тогтдог тэг хүн гэл айгу олон сэдв хүндгэл юм байна л да. Амархан байхгүй. Гэтэ энэ хоёрын chemistry болохгүй бол энэ кино болохгүй байхгүй юу? Яагаад ч нэг л наалддаг вэ? За яг одоо кинон гайгүй. Кинон дээрээ мэдэгтгэл байх л та. Гэтэ нэг л таалагдсангүй. Chemistry шүү. Түүнээс бус юм гоё харагдчихээн. Жүжигчтэн ч хоёлаа гоё. Chemistry л. За. Сүүлийн трейлер. За энэ дээр бол би айгу том асуултын тэмдэгтэй байгаа. Маш том асуултын тэмдэгтэй байгаа. Майкл анхны бүтэн дээр тийзер нь гарсан. Please. Сайн болоорой. Ойнараа бүр юун дээр Jafar Jackson гэдэг Jackson-ы дүү тоглож байгаа гэдгийг нь бүр онцолж оруулсан биз дээ. Ихэнхдээ ингэж үү шүү дээ. За, харъя. Ядаж трейлер нь гоё болсон. Please. Let's go. Fucking CGI stuff, all CGI, man. Audience. You're confident. You're strong. Яг энэ Майклийн нэг юм нарийнхан зөөлхөн энэ хоолой тийм биеийн хилэмж характер энэ юмнуудыг нэг юм тоглоом шиг joke болгож доромжилж байгаа юм шиг эсвэл хэтрүүлж байгаа юм шиг эсвэл жүжиглж байгаа юм шиг биш жинхэнэ болгож хийх бас айгүй хэцүү байх гэж бодож байна. Харъя. You're beautiful. You're the greatest of all time. Зөвхөн дуун дээр нь битээ суурлаасаа гэж маш их хүсэж байна. Ерөөсөө
дуунууд нь угаасаа галзуу дуунууд байгаа тий. Топ 100 хит, топ 50 хитгээ явахаар хэмжээний байгаа. Гэхдээ юу шиг Bohemian Rhapsody шиг кино авах юм бол тэгэл миний хувьд бол явахгүй. Bohemian Rhapsody ерөөсө гол юм дуунуудаар явж байгаа байхгүй. Тэгээд дуунууд нь угаасаа алдартай, угаасаа байгаа юм дээр кинон өөрөө сайн байж чадахгүй зүгээр дуугаараа чирүүлнэ гэдэг бол кинон муу байгааг л амар том шинж байхгүй юу? Угаасаа дуунууд нь байхад тий. За харъя. Let me tell you something. In this life, Joe Jackson, you're either a winner or you're a loser. Oh. Y'all want to work in a steel mill like me for the rest of your days? No, sir. Yeah, because I sure as hell don't. Y'all willing to fight for it? Yes, sir. I need to hear you a little louder. Y'all willing to fight for it? Yes, sir. Ready whenever you are, Michael. Quincy. Do you know what I'm after? You want to be the biggest star in the world? We need to capitalize on Michael's success. Because the Jackson family is the brand. That's our Coca-Cola. And we need to start selling. So I'm planning an international tour. This is Joe Jackson миний амар хайртай жүжигчин Coleman Domingo тоглож байгаа. Jafar Jackson 100% адилхан байх албагүй л дээ. Гэтэ энэ за ямар ч дуусчих. Sorry би айгүй олон паузлаад байна. Яг хав үзэг зорилгоны яваач гэсэн айгүй олон юм бодогдоод байна л да. За. just the beginning. I need to think. I told you what to think. I love my family, but I just want to do my own thing. Just have all these ideas in my head. Just gotta get them out. Then do it, Michael. Not a little boy anymore. Michael, I knew you were different the moment you were born. You have a very special life. I believe music can change the world. Spread love, joy, and peace. That is what I want the world to feel. Magic. Төвсүүд нь гоё л харагдаад байна л да. Зүгээр санаа зовоод байна. Энэ энгийн хүнээс урт гэмээр амар олон шаттай амьдралтай хүнийг амьдралыг карьерийг яаж нэг кинонд багтаах гэдэг нь би гайхаад байна л да. Тэгээ тэр олон юмыг яаж хизээн гаргах уу? Яаж зүгээр нэг баримтат кино шиг ингээл нэг юмнаас нэг юмны хооронд яваад байгаа биш. Болж байгаа юмныхан цаана юу болж байгаа? Яасан өөрт нь ямар санагдсан? Яасан ийсэн мэдээж чинь уран сайхны кино юм чинь бас нэг өөрчлөлт драма юмнууд байх бах. Тэр нь гэхдээ яг амьдрал дээрх Майклийн spirit сүнсийг зөрчихгүй байх хэвээр. Олон нийтийн фэнүүдийн ямиг зөрчихгүй байх хэвээр. Дээрс нь киноны маш том үүрэг нь Майкл Джексоны шинэ генерашн фэнүүдтэй болгох маш том зорилготой болж штэ. Одоо магадгүй Gen Z миг гэх үү? Одоо арай яг дундад Gen Z-гээс хойш гэх юм уу? Тэнчнээс хойшоогоо нөхдүүд бол одоо 2000 та хэд бас хооцор би зүгээр л таамаглаж байгаа шүү. 2000 магадгүй 4-5 онд ч юм уу тэр үеэс хойшоогоо төрсөн хүмүүст одоо энэ чинь насан турш хүмүүс те. Тим хүмүүсээ тэр үеийнхэн тав дунд байвал жишээ би зүгээр л асууж байгаа. Жишээ нь Майкл Джексон хэр нөлөөтэй хүн бэ? Гэдэг надад бол аягүй сонирхолтой байгаа байхгүй яг миллениал нөхдүүдээр Майкл Джексон том юм дууссан юм шиг санагдаад байгаа. Гэхдээ тэрнээс хойш мэдээж төрсөн хүмүүс зөндөө фэнүүд мэдээж байж л байгаа л та. Гэхдээ ерөнхий генерашныг харах юм бол Майкл зүгээр юм түүхэнд байсан амар нөхөр байсан. Одоо relevanceгүй болцсон тийм хүн байгаа болов гэж. Би ерөөсө cultural талаасаа яг одоо энэ трейлер явж байгаа л гэхдээ cultural талаас ерөөсө Майкл Джексон талаар юм харагддаг хөгжим нь явж байгаа ч юм уу энэ тэр ингээд юм баг харагддаггүй байхгүй нэг юм culture талаас Майкл Джексон бол яг culture нь хүчсэн юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр тэр тал дээр санаас сэтгэлээ хуваалцараа. Тэгээ манай бидний үеийн ч юм уу бас илүү хэгч хүмүүсийн байл бас тэр талаар Майкл Джексоны нөлөө үзэж харж ирсэн юмнуудаа бас хуваалцараа. Би нэг 2009-10 оны үед нэг амар аадар бороотой өдөр яг юу 100 юм амар байсан баг.
төвөр яг машин тавьчихсан нэг ах яг такси өрөх гэж зогсож байгаа. Бүр үнэхээр аимшигтай бороод байсан. Тэгээ би за хаа явжсэн ч хамаагүй дөхүүлчихье гэж одоо суулаа. Тэгээ тэгсэн чинь тэр нэг ах тэр үедэл тэр чинь нэг 50 иттэй ах байсан санагд чинь 60 арай хүрээг байсан баг. Тэгсэн чи тэр ах ингээд жоохон халанцуу ах байж тараа тэгээ жоохон зайтай газар л яваа. Тэгээ би заазаг хүргээд өчиг. Тэгээд явж исэн чинь тэр ах би машинда бодол хөгжим тавьцал явж байсан. Яагаад ч вэ Майкл Джексон яриад. Тэгсэн чинь тэр ах бүр 90-д онд 80-д оны сүүлээр өлөө 90-д оны ихэр өлөө нөгөө Москвад тоглолдог чинь 80-д он 87 8 он баха байд цомгны тур муур орох. 87 8 оны үед Москвад сурж исэн. Тэгээ тэр үедээ юу яасан гэд одоо бодоод 40 итэл 40 хүрсэн юм уу ах байсан юм байна л да. Юу Майкл Джексон үзчихсэн. Тэгээ тэр бол ингээ амьдралынхаа бүр хамгийн тасцсан мөч байсан. Тэгээд Москвад Фил Коллинс, Майкл Джексон өөрхийн хинчглээ 80-ад онд 80-ад оны сүүлээр яг нэг 3-4 жилийн хугацаанд яг байхад нь тоглож исэн. Тэдний 2-3-ыг үдсэн бүзээ. Элтон Джон гэлөө Фил Коллинс гэлээ одоо мартчихжээ. Ямар ч Майкл Джексон үзчихсэн энэ төр гэж ярьж исэн л та. Тэр юм амаргаа санагдчихсан. Тэгээд би Майкл сонсч өссөн. Шүтэж биширч сонсож те ингэж өссөн. Тэгээд миний хувьд бол амар чухал уран бүтээлч. Тэгэхдээ амар олон сонин юмнууд байгаа энэ хүний амьдралд те. Ялангуяа ингээм амьдралаар нь кино ихээр тэр шампанзе нэрийг марчаад байна. Тэр шампанзе тижээдэг төгсгөлт нь тэр Сауди Араб руу хэсэг явж алгуулдаг. Тэгээд 2 ч удаа одоо бага насны хүүхдүүд чирхээсэн хэрэгээр татагд шүүх хурал мурал бөө юм болж исэн удаатай хуулийн дээр нь зүгээр өнгөрж исэн. Гэхдээ ингээд тэр нь бас ингээд юм айгу хүмүүсийг духгүй эргэлзээ төрүүлэхээр сони юмнууд байдаг гэдэг ч юм уу. Joe Jackson-ы асуудал нь одоо энэ кинонд дэр чи ингээ харах юм бол зөвхөн Майкл Джексон биш бүр ингээд Jackson-ы гэр бүл харагдаад. The Jacksons гэж байж байгаа. Jackson 5 болоо тэгээ Майкл Джексон карьер тусдаа сайн явсан байхгүй юу? Дараа нь Latoya Jackson Janet Jackson карьер явсан. Janet Jackson бол одоо бүр мартагдсан. Гэтэ Janet Jackson эд үедээ бол popping queen байсан. Зүгээр Майкл гэхгүйгээр тусдаа амар байсан байхгүй юу? Janet Jackson бол бүр тийм тэгээ ингээд айгүй ихэн байгаа миний кинон багтаанд бид үнэхээр гайхаад байна. Яг ингээл яг амар анхаар татах мөчүүдийн линчээ оруулсан байна л да. Одоо жишээ нь ингээл юуны баахан трейлер баахан Grammy аваалтай амар iconic зур Quincy Jones-тэй танилцал энэ чи Off the Wall-ийн үе Jackson 5 Jackson-ийн үе те. Одоо энэ чи Joe Jackson хэн блэ ээжийнх нь одоо тэр хоёрын хоорондын харилцааны асуудал Joe Jackson гэр хүүхдүүдэд дарамтлаж байгаа те. Тэр мэр одоо ингээл аав нь гол фокус нь болж молол Nia Long ээжийнхэн дүр тоглож байгаа харагдаж байна. Тэгэл одоо өөрийнхөө карьерийг хөөх мөх. За тэгээд энэ ч нөгөө эмнэлэгт хүргэгдэж байгаа нөгөө Pepsi реклам тоглож байгаад юу түлэгдээд боо юм болж байгаа. Тэгээд энэ ч одоо нөгөө нэг Vitiligo гэдэг одоо энэ нөгөө Pepsi рекламны зургаалт яаж байгаа түлэгдэж байгаа тий. Тэгээ Vitiligo-го нөгөө өвчин хизээ нэхлэхөө. Одоо энэ үед чинь бол одоо энэ байдын үед бол найрс өөрчлөлт юмнууд нь нэлээд явагдаад эхэлсэн байгаа. Хамар мамар нэлээд өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Албаар энэ дээр ингэж шотл гаргаж ийн л та. Тэгэхээр энэ reveal амар чухал байх гэдэг. Тэгэхээр тэр жүжигчний яаж явах вэ? Би бас гайхаална. Тэг гол нь за тэгээ сайн болно л гэж найдаад Антон Фукуа гэж одоо туршлагатай уран бүтээлч хүн хийж гэн 2 сарын 24-нд юм байна. Одоо ерөөсөө 2 сарын дараа 2 сар хагасны дараа юм байна. Би бол айж гэн. Яг үндэ айж. Яагаад юм болоо? Бичлэг рекорд арчаад ингээд чимээгүй ярих гэж юм гайхаа суугаад тахаар сонирн байж магадгүй. Гэхдээ Майкл л агуу. Тэрнтэй марахгүй. Зүгээр яг одоо найж байгаа юм энэ. Яг зүгээр ядаж Bohemian Rhapsody-гийн гоё юм юу гэхээр маш олон хүмүүсийг шинээр Queen-ийн фэн болгосон байхгүй. Тэрэнд бол би маш баярлалаа. Би кинонд нь бол дургу. Гэхдээ маш олон хүний Queen-ийн шинэ фэн болгосон. Хуучин фэн хүмүүсийг сэргийлсэн, тий. Тэр нь маш их баярлалаа. Майклыг энэ кино тийм байгаасаа гэж маш их найдаж байна. Сайн биш юм а гэхэд штэ. Сайн байх хэрэгтэй гэхдээ өрнөл зохиол агуулгалж би үнэхээр гайхаад байна. За тэр жагаа дэндээ ярьсан. Гол зүйл нь Майклийн шинэ фэнүүдийг төрүүлэх. Олон жил сонсоогүй явцсан байсан хүмүүсийг дахид сонсоход хүрхэхтэй ингээд түргээсэй гэж үчин. Дээрэс нь энэ хүний амьдрал олон зүйлүүдийг өөрөөс нь хамаараагүй, өөрт нь тохиолдсон маш олон зүйлийг нюанстай гаргаасаа. Мэдээж баримтат кино биш. Гэр бүлийнхэн тодорхой хэмжээний оролцоотой хийж байгаа хамт зэрүүн байгаа дүүнэр мөнөр ах нарын. Нэж дүүн тохиолж штэ Jafar Jackson. Ах нарын нэгийнх нь өгч штэ. Тэгээ мэдээж оролцоотой байгаа 100% өөртөө яахгүй. Гэхдээ Joe Jackson бол энэ дээр эсрэг дүр байх нь ойлгомжтой киноны хувьд. За тэгээ манай цаан сэтгэлээ хуваалцар би энэ дээр бол одоо угаасаа нэг эцсийн сэтгэлд хүрэх угаасаа боломж байхгүй. Энэ киног бол тэсэн ядан хүлээж байна. Дээрээс нь энэ киног шөнийн тусгай үзэр хийх плантай байгаа шүү. Плантай байгаа. Ер нь удахгүй
энэ оны гоё шөнийн тусгай үр зүрүүдийн календар зарлана гэж бол бодож байгаа. Тэгээ тэр үед нь зарлаа. Тэгээд хамт байсан бүгдээр нь баярлалаа. Дараагийн реакшнуудаараа уулзцай ревю тогтмол ороод явж байгаа. Night of the Seven Kingdoms ороо явж байгаа. Одоо цувралууд үзүр гээд маш олон төрлийн кино гээд гоё юунууд бичлэгнүүд ревюуд ороод явна шүү те. Тийм учраас хамт байгаарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр та.